За бүгдийн амгалан айлтгая. Энд нь шүү. Дөрөвдүгээрх одоо Давид савжид тэгээ үндсэн одоо савжидын дөрөвдүгээрх даажимбын горлаа гэж. Даажимжийн горлаа шугаадан брайнаа нэг. За даажим шугаа даажим брайнаа гэж тийм ээ. Даажим гэдэг бол хоёуланд нь жавтаад явна шүү. За даажим шугаа даажим брайнаа. За даажим брайнаа бол даажим брайнаа яна. Тод даажим ба юм. Тав шүү дээ тийм ээ. Тод даажим ба юм. Энтэй дажин бай. Өөс энэ гиндийн шүүдийн үед болвол тийм ээ. За тэгээд за шугадан брайнаны дамбооны брайнашие нана зовор гомэ чатунга бамби равдучев иргэсэнэвэ гижин зүлжийн брайв топ чирдүү зон шимбийн пагийн гансагдэ дажим шүгвийн жогчид дажим шүгвийн жог. За энэ дажим шүгвийн цаний ч үнийг чэжлээ. Брайнашие нана зовор гомэ чатунга бамба. Томбон гүнжүрсүм тэгээд одоо бид одоо чагбаа тэгээд юу вэ ноцсон тийм ээ энэ тавыг бол гомэ чатунгаа гэж. За энэ өмнө ярьсан тийм ээ. За гомэ чатунгаа бамбер авду чевэр игсүнэви ижин сүлжийн брайв топчирдүү зоншив. Ижин сүлжийн барчин мялам тийм ээ. Барчин мялмын одоо брайвыг болохын тухайтад зон шимбийн павгийн тий дажим шүгвийн жогж яна банжа жигчрвэн дажим шугва банжа римжвэн дажим шугва нэг чимадан чирмион брайна чадваржин донжиг дамбуудан банжа жигчрвэн жүншүг брайна чадваржин донжиг за чимадан чирмион гэдэг банжа римжвэн дажим шугвадан чирмион брайна чадваржин донжиг дамбуу буюу банжа жигчрвэн дажим шугва гэдэг бол банжа жигчрвэн жүншүг брайна чадваржин донжиг энэ ойлгомжтой тийм ээ. За санцамны гэж банжа римжвэн дажим шугва гомбон юмн лагма бонвала зомбаанэ синин гуа бон барчин мэлэмжин бардөөс за дажим шүгвийн санцам хаанаас эхэлдэг гэхээр банжа римжвэн дажим шугва бол гомбон юмн лагма бонвала зомбаанэ за синин гуа буюу сэрзэ садүжин юмн гуа бон барчин мэлэмжин бардөөс гэж. Тэгээд сэрзэ садүжин юмн гуа багна дуусгатагаа зэрэг дажин бавал тийм ээ намдуул нам товлоод дажин бав. За тэр гуа бонвин гэж байна. Бонва гэдэг нь одоо цаг тийм барчин мэлэмж бардөөс банжа жигчрвэн дажим шугва хам сумжин гомбон юмн банжа жигчрвэн дажим шугва бол хам сумжин гомбон юм. За дотхом сүгхэм сүгмэд хамын гомбон юмн чимбүү гүү жигчэр бонванэ чүngүү гүү жигчэр бонвын барчин мэлэмлаа нэж бардуу гэж. За энд банжа жигчэр ба буюу одоо энэ төвчгдгүүнийг нэгэн зэрэг хамтд нь одоо төвчих гэдэг утгыг бол олон бид нар удаа ярьсан тийм ээ. Хам сүмжийн гомбон юмнг бол бүгдийг чимбүүгаас тэгээд чимбүүн юмн чимбүү гэдэг тийм банжа чингэрэмнэ нямбүү чүнгэрэмнэ гэдэг юм одоо юу байгаа шүү дээ тийм ээ. Зарчим. Түүнийг бол одоо хомоос нь гэх юм уу зүгээр энгийнээр хэлэх юм бол амархнаас нь гэсэн үг шүү дээ. Гомбон юмн чимбүү хам сүмж тий дотгомын гомбон юмн чимбүү сүг хамын гомбон юмн чимбүү сүгмэд хамын гомбон юмн чимбүү хамтдна. За тэгээд бэрэнгийн чимбүүн чүngүү тэгээд бэрэнгийн чимбүү бэрэнгийн чүngүү тэгээд чүngүүн чимбүү чүngүүн бэрэн чүngүүн чүngүү гэдэг хамгийн сүүлд нь чүngүүн. Тэгээд нямун чүngүү гэдэг бол нямун одоо хамгийн түн гэсэн. Ингээнээр тий амархнаас нь эхлээд л одоо маань ус гэдэг бол ингээд төвчээд явах нь шүү дээ. Амархнаас нь. Гэхдээ энэ одоо төвчг нь бол гол нь тэр юунд нь тийм ээ. Үндэс одоо язгаар Сванисын үндэс язгаар хөрөнгөнд нь одоо гол нь ерөндөг одоо тавихын ерөндөг болохын үүднээс бол төвчгийг. За ингээд яг хам сүмжин гомбон юм гэдэг нөгөө нэг
9 үе шатаар ингээ хуваацсан байгаа. Тэрнийг тэгэл дотроо эн чинь нөгөө их багаараа ингээд чүнбүү чүнүү гэдээ бас 3 ингээд ялгсан байна тийм ээ. Тэгээд чүнүү чүнүү гэж ярьж штэ. Тэр нь бол одоо яг нь нэгдүгээр хүүдийн хамттан тийм ээ, хоёрдугаар хуудын хамттан, гуравдугаар хуудын хамттан юу гэхээр аа Хотхом, Сүгхам, Сүгмэд, Хүсэлт ертөнц, Дүрст ертөнц, Дүрсгүй ертөнцийн Нисванусыг хамттан тий. За тий Банжаа Жигчрүү баг. Энэ бол юм ийм шүү дээ тийм ээ. Банжаа Жигчар вийн дажим шүү. За энийг бол ингээд дахин ойлгох. Түүгээр бол Банжаа Жигчрүү баг гэхээр зэрэг Дутхамын юм бүгдийн дараа нь Сүгхамын юм бүгдийн. Тэгээ хамгийн сүүлд нь Сүгмэд хамын юм. Энэ бол тэр Жигчрүү баг. За ингээд Банжаа жигчрийн дажим шуга хам сүмжийн гомбон юм чүмбэн чүмбүгүү жигчэр бон нэ тийм ээ энэс эхлээд тэгээд өстэй бол чүмүн гүү жигчэр бонын барчим мялам та нажим бардуу ёдоо гэж. Гомой чатун а бамбис равдо чивэ гизүн жүжин бравланавэ гансаг дажим брэнежин жогч гэж. Дажим брэнегийн жог. За энэ бол юу баг? Дажим брэнэ. Түүнүүд дажим шуга. Тэгээд дажим шуга бол зүрдээ амархан тэр жижиг зүлжийн барайв товч ирдүү зон шимбийн пагвын гансаг байт тийм ээ зон шимба одоо цаг тэр үр дагавар брайвыг олохын тухайтад шамдаж байгаа. Энэ бол дажим шүгвийн жог. Одоо бол яах нь гомой чатун бамби равдо чивэг эзэн жүлжин брайвла навын нөгөө үр дагаврыг олоод ингэж байж юм байдаг л бол дажим брайнежийн жог гэж. Гомой чатун юутэй гэж. Гомой чатун гэдэг нь юу гэсэн үг вэ? Хам гомой чадан тумбан хам гома шүү дээ. Хам гома гэдэг нь сүг хам сүгмэд хам хоёрыг. Тэгээд энэ чадан за энийг өмнө тайлбар тийм ээ. Тумбан юутэй сүг за тэр гомой чатун гэдэг байгаа чи юу хэлж байгаа юм бэ гэж. Гомой чатун гэдэг нь сүг сүгмэджийн дочиг тийм ээ. Сүг хамдан сүгмэд хамжийн дочиг годва буюу одоо огшрох тийм ээ. За эдрийг бол бүгдийн дойрог дээр бид нар нэг нэгээр нь бол бүгдийн тодорхойлолтыг нь бол дэлгэрэнгүй сайхан өгсөн шүү дээ. Ген дамбын зохиосон дойрог. За годбадан, аржилдан тийм ээ. Нэгдүгээрт нь дочиг, хоёрдугаарт нь годва, гуравт нь аржил, дөрөвт нь бол няман жинжийн майраг ба гэж. Няман жингийн майраг ба ам юм бичрэг гэж. За Тэла яна Банжаа Римживийн дажим бранадан Банжаа Жигчрийн дажим бранаа бол тэр байна гэж. Мөн тий юун дээрээ Шүгбадаа ийм хоёр байсан шүү дээ тий. Шүгба дээрээ энэ хоёр байсан юм чинь Брайв нь энэ хоёр байхаас шүү дээ тийм ээ. Банжаа Римживийн дажим бранаад Банжаа Жигчрийн дажим Шүгба гэж байсан юм чинь одоо Банжаа Жигчрийн дажим бранаа гэж бол. За ийм хоёр бол дажим бранаа. Амбуудан Чирмёнгийн догоон онд усонгийн дажим брананы донжиг. Банжаа Римживийн дажим бранаа гих мөн Дамбуудан Чирмёнгийн догоон онд усонгийн дажим бран. Тэгэд өмнөх нь Чирмён шүү дээ тийм ээ. Банжаа Римжива. Банжаа Римживийн Чирмён догоон онд усонгийн дажим брананы донжиг. Невадан Банжаа Жигчрийн жүншүгжийн догоон онд усонгийн дажим брананы донжиг. Энэ бол айгуу тийм ээ. Вамбун гоноо ина гэж. За вамбун гоноо ина гэд за ихэд уншчихъя. Вамбун гоноо ина. За урд нь бол вамбун гоноо яаж ялгаж ирсэн бэлээ? Вамбу дүлбүү, вамбу номбу гэд ялгаад байсан тийм үү? За энд ч гэсэн бас тийм маягаар ялгаж байгаа. Гэхдээ арай жоохон өөрөөр нэг зүйлж байгаа. Ёнсун нэмби чөжин. Ёнсун нэмбин чөжин. Аксодвийн чөжин, Жесү сүрмийн чөжин, Навала мижидвийн чөжин, Догвийн ойсуу жүрмийн чөжин, Мёви чөжиндон ийм 6 байна гэж. Дүг. Тэя Дамбунга Демуудан Демууа гэж. Дамбунга Демууа гэж. Дугба хон товложунга индэ гэж. За нэг 9 доо юу гэсэн үг гэхээр Дамбунга нь бол Вамбу дүлгүй юм а гэсэн.
Дамбуун А нь Вамбуу дүлгүү юм аа. Гэхдээ Вамбуу дүлгүү, Дамбуун А, Вамбуу дүлгүү гэж энэ тавыг болвол энэ юуных нь үднээс ингээ ялгаж байгаа. Одоо юу гэх юм? Нямун багнаж байгаа талаас нь мөн язгуурын тал риг гэдэг байгаа шүү дээ. Ригийн гоноо ялгаж байгаа. За тэгээд энэ дээр одын ёс, гүндүүгийн ёс олон бас юм ярих юмнууд ярианууд би тэрийг би дараа нь өнөөдөр цаг багтвал би үзүүлнэ. За ийм одоо Вамбуун гоноо бол ингэж ялгаж байгаа шүү. За эднийг дугаарлах гайгүй 1 2 3 гэдэг ингээд дараагаараа шүү дээ. Ёнсүний би чөжин гэдэг нь нэгдэх нь, хоёр дахь нь Даг Сөдвийн чөжин, гурав дахь нь Жесүсүн чөжин, дөрөв дахь нь Навиула Мижүүдийн чөжин, гурав дахь нь Догвын ойсуужрын чөжин, зургаа дахь нь Миёвийн чөжин. Тэгэхээр энэ Миёвийн чөжин гэдэг энэ хамгийн сүүлийнх нь бол Вамбуу номбуу нь байна. Эхний 5 болвол Ёнсүний би чөжин тэргүүтээ эхний 5 болвол Вамбуу дүлгүү баг. Дажин брэна. Дамбуун А, Дамуу А гэдэг нь Дадвий Жесү Брахма буюу жүжиг голлон одоо зам мөрөөр явж одоо үр болж байгаа. Ийм нь Дүга Тонтовлажун гэж. Энийг бол Тонтова буюу Чөги Жесү Брахма. За ийм дажин брэна баг. За энэ тухайд зодод юу гэж нүгэн зөөлөөс гэдэг. Энэ тайлбар би хэлээ. Энэ жишээ нь Миёвийн чөжин гэдэг нь бол нямунгоор үл хөдлөх. Нямунжис Миё. За энэ ингээд дараа нь хэлүүлье. Сайхан юун дээр тодорхой байна. Тосол гажид нэг нор. За дүгөө тонтовлож зөөлөө. Мааны дадва мойлоо жээ гэж. Мааны гэдэг нь Дамбуун А шүү дээ. Дамбуун А. Эхний 5 нь бол жүжгээр бол төрж байгаа маа гэж. Тэ? Дадва мойлоо жээ гэж. Дэдэг намдул дүйдэн жор Миён чөжин Миёва ичэр дэдүй мижирдол дэний тонтов жуулай жун гэж. За тэгэхээр Аны дамуу алажээ дэдэг намдул дүйдэн жор гэж чинь тэ. За тэдгээр бол одоо юу намдул лам товлоод бол ийм болж байгаа маа гэдэг. Товчхондоо бол нөгөө жижүүн сүлжийн бравла зон шимба гэж чинь бол барчин мялам дээр тийм үү? Барчин мялам дээр бол нөгөө гол нь бол гомэ чатун багнахын тухайд хичээж хандаж байгаа. Түүний дараагаар намдул лам товлохлоор зэрэг нөгөө брайнаа болж байгаа тийм ээ. Тэгэхээр эдгээр бол намдул лам товлсон тэр цагт бол ингээд дажин брайнаа болж байгаа маа гэсэн сан. Намдул дүйдэн гэдэг намдул дүйдэн. Миё чөжин Миёва. Миё юу гэх юм? Миён чөжин Миёва тэчэр дэдүй мижирдол энэ тонтовлаж. За энэ Миё чөжин Миёва гэдэг нь бол Нямунжис Миёвийн чөж. Нэг бол Миё гэж нэрлэдэг. Тэчэр дэдүй мижирдол энэ тонтов жуулай жун гэж тийм ээ. Тэчэр дэдүй мижирдол. За энэ Миё чөжингийн онцлог байгаа. Энийг хоёр ийм онцлогтой байгаа. Энэ дэчэр дэдүй мижирдол гэдэг энэ Миёвийн чөжин гэж байгаа. Энэ Вамбуу номбуунд дажин брэна бол Раншинжис Вамбуу номбуу. Раншинжис Вамбуу номбуу. Дээр нь бол юу вэ? Тавдан ламла дэнэ тийм үү? Тав ламла дэн тавдан ламла дэнэ одоо юу гэх юм? Ванамд журва. Ийм болж. Тэгээд тэр бол Вамбуу номбуу юм буюу товын жуулаж юм аа гэж. Товын жуул. Тонтов гэдэг маань нэг өсөндөө үннийг үтсэн гэсэн тийм ээ тонтов. Тэгээ бол энэ бол чөжижээ супарама тийм ээ Вамбуу номбуу гэдгийг итгэж байгаа хэлбэр шүү дээ. Тонтовлаж ун. За энэ доор цаг гарвал юу сайхан зүйлээ би бэлдсэн байна. Тонтовлаж шээсүн. За зодын ёсонд бол ийм байна. За тэр зодын энэ юм ингэж татж байгаа учраас одоо
жеврэг мрава тийм ээ. Жеврэгдүү мравис дамбуунга даажимбын бравла нямна жүншүгжин бардуу довр ёдвор дож жанс. За жеврэг мрава бол ингэж юм тийм ээ. Жеврэг мрава бол юу гэж юм гэхээр эхний 5 болвол даажимбын браваас ингээд оройтоод тэгээ жүншиг хүртэл бол явах бол байдаг юм аа гэж. Ёвор доджин дөдөө дөдөө ба кончоло дэрнэ замлаа ням сэржин даажимла нямба медур доддэ ранлугжин чимадаруу гэж. За дөдөө бол кончо дэрнэ замлаа нямя бол байж болно гэж тий. Кончо дэрнэ замлаа бол дөрөөдөх байж боловч даажимбагаас бол даажимаас бол дөрөөж доошоо унах гэж бол байхгүй гэж ингэж одоо үздэг юм аа. Дэвийн дүн тамаар. За аранлаг бол одоо дэвийн одоо энэ үзэл онолтой бол санал нэг байна гэж. Аранлаг чима даруу гэдэг нь чима буюу энэ дэватай бол санал гэж. Эхнийхэн жигүүр юм байна шүү дээ. За энэ ялгаануудыг үзүүлнэ. Ранлуужин чимаадор ян дева бомцулжин гоон гэж. За мөн нөгөө түүтгэрийг буюу одоо Нисванысын түүтгэр гол нь бол өндөв шүү дээ. Өндөв дажим брана яна нянто даажимба юм шүү дээ. Нянто даажимба юм. Тэгэхээр нянто даажимба гэдэг маань зовор өндөв бамын чанаа нянто даажимба. Тэгэхээр энэ дева бомцул гэдэг нь бол юмгийн дева. Нисванысын түүтгэрийг бол төвчж байсан. Үүднээс төвчж байгаа тэр талаас нь бол юу гэж ялгахтай вэ гэхээр шэрв жис нёмон жамбин чала намбар долвын даажин бадан гэж. Шэрвар нёмон жамбин чала. Нёмон жамбин чаа гэдэг нь одоо юу гэх юм? Нёмжүгийн дева гэж байна шүү. Нёмжүгийн дева бол тасалж байгаа. Нёмжүгийн дева буюу түүтгэр тийм ээ. Нёмжүгийн дева. Тэр талаас нь. Нёмон жамбин чала. Зөвхөн Нисванисыг одоо Нисванис талаас нь намбар долвын гитэлж байгаа тэр талаас нь бол даажимба. Даажимба бол. Дэнэнзэнжис нягаан чала намбар долвын даажимба гэж. Нийсүү ёдоо гэж. Тэгэхээр шэрвар гэдэг нь бол ганцхан дагмид онсон дуудаагүй тийм ээ. Ганцхан дагмид онсон дуудаагүй шэрвар зөвхөн Нисванис талаас нь ингээд одоо юу гэх юм тэр түүтгэрийг таслаад ингээд даажимба болж. Нөгөөх нь бол Дэнэнзэн тийм ээ. Шэрвдан Дэнэнзэн хоёулангийнх нь үднээс хоёулангийнх нь талаас нь одоо Нисванисаас тийм гитэлж байгаа. Энэ одоо дайснаа дарсан бүрийг болж байгаа даажимба гэх юм хоёр байгаамаа. Ийм ялгаа байгаа. Эднийг бол доор сахах бахаа. Ийсүү ёдэ зөөлэс гэж. Зөөлэ. Гохтов нига лайнам бол шэрв жини жигшөө согч. Гогдон товаа. Гогтов гэдэг нь гогдон товаа нягала намбар долва байна гэж. Нягалаа намбар. Тэр нь юу гэсэн үг вэ? Шэрв болоод гогдон товаа дээр шэрвдан дэнэнзэн нягаан чана. Нягаан чала намбар долва гэж байна гэж. Нөгөөх нь бол шэрв жини жигшөө согч. Нөгөөх нь зөвхөн шэрвар. Зөвхөн шэрвар няман жамбын чалаад намбар долва дааж байна гэж. За зодын шээсүн мен зэрлэгнэ гэж. Санцамны сад мижээ шэва ховаанэ тагмид нянда товын барна ёо гэж. За даажим бранагийн санцам бол сад мижээ шэва гэж. Энэ хоёр юм ярьж байгаа шүү. Садва мижээба гэж хоёр юм байна. Тэгэхээр энэ шэва гэдэг нь бол хоёулын дээр нь зарлах юм шүү дээ. Садва шэва, мижээва шэва. Садва шэва, мижээва шэва гэдгийг олоод тэгээд тагмид нянда олох хүртэл бол ажим барана байгаамаа. Тэгэхээр хамгийн доотлол нь юу гэхээр садва шэва. Садва шэва гээд мижээва шэва. Садва шэва гэдэг нь юу юм бэ гэдэг асуулт тийм. Садва шэва.
За тэгэхээр энэ бол Дэмбаши бид нар Дэнши одоо урд нь уншаад өнгөрсөн шүү дээ. Дэнши дотор бол юу вэ? Дэнши дотор бол Ява байгаа шүү дээ, тий. Бурхан багш бол Дэншиг ингээд айлтгахдаа бол Уулаа дайваа, Жаваалаа дайваа, Жава Брэвдэн Жаваалаа дайваа. Янз янзаар тий. Дийний дунгал пав гэдэг юм боо. Дийний гүнжин пав гэдэг. Дийний угаа пав гэдэг юм боо. Дийний лам пав гэдэг боо. Дараа нь дунгал шээ урж, гүнжин баан урж, гугуан ондууж, лам баан урж. Дараа нь Брэвдэн Жаваалаа дайваа нь. Дунгал шээ урж одоо шээ урж 60 м. Гүнжин баан урж одоо баан урж 60 м. Гугуан ондууж одоо ондууж 60 м. Лам гомборж одоо гомбор 60 м гэдэг ингээд гурван одоо байдлаар ингэж альцсан байгаа тийм үү. За тэрийг одоо санах хэрэгтэй. Дэншигийн Дэмбашийн Уулаа дайваа болоод Жаваалаа дайваа хоёрыг онсомдуу доголж байгаа тэр шивийг бол Садва Шива гэж хэлж байгаа юм шиг. Садва Шива. Садва Шива гэдэг чинь юу хэлж байгаа юм гэхээр Дэмбашийн Уулаа дайваа буюу дунгал шээ урж, гүнжин баан урж, угаан ондууж, лам гомор. Тэгээд Жаваалаа дайваа гэдэг нь дунгал шээ урж, гүнжин баан урж, угаан ондууж, лам гомборж гэдэг энэ хоёрыг тийм үү? Энэ хоёрыг онсомдуу дугуйн ишээ одоо тэр ширвийг бол юу гэж хэлж байгаа юм гэхээр Садва Шива гэж. Садва. Сад Мижээ шивийн Шива шивийн Садвын Шива гэдэг нь бол энийг хэлж байгаа. Тэр Дэншигийн намбаны байж тээ. Дэншигийн намбаны бутны айлцсан намба сүм байгаа шүү дээ. Дэнши намба сүм. Тэр эхний хоёрыг онсомдуу дугуйн шир бол Садва Шива гэж. За дараагийнх нь тэр Мижээ Шива гэдэг нь бол Мижэба Шива буюу Мижээ Шива гэдэг үг хэлсэн. Тэгэхээр Дэнши Жава Брэвдэн Жайла дайваа гэдгийг онсомдуу дугуйн шивийг бол юу гэж Мижээ Шива гэж. Дэнши Жава Брэвдэн Жаваала дайваа гэдэг ба шүү дээ. Дунгал шэвэр 60 м тийм ээ. Өчлөнгийн одоо энэ зовлон бол мэдэх хэрэгтэй юм аа. Мэдээд түүнийг бол мэдснээс ингээд мэдлээ. Тэгээд тэрнээс цааш дахиж мэдэх гэж байна гэсэн санаа өстой зүгээр одоо энгийн хараараа тийм ээ. Тэгээд одоо гүнжин баанурж зовлонгийн шалтгааныг төвччихгээ. Төвчээд төвчих юм бол тэрнээс цааш дахин төвчих гэж байх. Гогоон ондуужаа. Тэг гогдон ингээд олох юм бол дахиж одоо гогдон олох. Юу гэх юм? Зам гомборж байгаа. Тэгээд тэрийг одоо зовлонгоос гарах арга замыг бол ингээд бясалгаж үлдэх. Тэгээд бясалгаж үлдээд тэгээ барайд тийм ээ. Тэр бясалгаж байгаа дахиад бясалгах гэж байна. Тэгээд даажин боолчих юм бол одоо дахиад тэрний тухайтад дахиж одоо зовлон таньж мэдэх гэж шаардлага байхгүй. Тийм. Зам мөрийг зам одоо бясалгах гэж байхгүй. Санаа шүү дээ тийм ээ. Жава Брэвдэн Жаваалаа дунгал шэвэр 60 мэд гэсэн шүү дээ. За энэ тэргүүтээ Жава Брэвдэн Жава. Тэгэхээр Дэмбаши бүгдэн дээр нь тийм Дэнши дүгдэн гүнжин гогдон ламдингийн Брэвдэн Жаваалаа дайвааг онсомдуу дугуйн шивийг бол Мижээ Шива гэж. Мижээ Шива. Садва Шива гэдэг нь бол Дэмбашийн Уулаа дайваадан Жаваалаа дайваа хоёрыг онсомдуу дугуйн Ишээ шүү. Идчээ биш. Яшээг бол юу гэж хэлж байгаа? Садва Шива гэж. За тэгээд энэнийг даажим барайна гэдэг чинь хамгийн доотлол нь энийг болохоос тэгээд яах нь вэ? Лагмын юм доо оршдог байна. Даажим барайна ёд доо гэж. За энэ хүрээд бол даажим шүва даажим барайна буюу товчондоо даажимбын гор бол энэ хүрч. Брэва гэж. За энэ бол ингээд дараагийн бүлгийн хоорондох холбоос шүү. Дондом эгчин гиндүн догжээ чирэг дон дамбын тийм ээ дон дамбын их хүлгэний хуврагыг онж таньж мэдхийн тулд тэр нь бол бурхан багшийн айлтсан сударт айлтсан 48 хувраг байна тийм ээ. Тэрийг онж таньж мэдхийн тулд таанид
тэгмэн гиндүн левгэр шад ийг одоо төлөөлүүлэн үзүүлж байгаа баг хөлгөний гиндүн бол чаддаг. Гэж. Түүний хуурга юу? Нянтой гиндүн болвол сад. За тэгэхээр нянтой гиндүн, тэгмэн гиндүн гээр бол төлөөлүүлж олон юу ойлгох гэж байна. Дон домбын тэгчин гиндүн бодисодвагийн одоо тэр байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийгээ бол энэ бодисодва энэ тэгчин гиндүнгээ бол дийн менжин гэдэг байгаа шүү дээ. Тийм нэртэй гэх юм уу? Дийн менжин тийм ээ. Менжин гэдэг байгаа шүү. Тэгэхээр менжин гэдэг нь бол энэ таанид гэхээр шүү дээ. Таанид тэгмэн гиндүн лигваршаад мантой цүлдэн гиндүн нявар зад гэви жаны гиндүн хэлжүрчээг ийм мантой цүлдэн гиндүн нявар тэгээ олонтой сонсон ёс төгөлдөр гиндүн бол баясхан зохио төгөр буйнаар бол яах нь хуургын аймаг бол хэвдэх болтой ийм за би их яруу сайхан та нар энэ одоо банчин жанд байгаа энэ банчин сонон давглагын холбоос шүлгнүүд бол их маш их байдаг шүү. Өөрийнх нь бүр зарим хэлтгүүд дээр бүр хаан тухайн үеийн өөрийнх нь сэтгэлийн одоо хөдөл тэрийг зүйлсэн. Сэтгэлийн хөдөлгөөг үзүүлээд бүр жалцвжий богд одоо байсан бол би одоо бүр ном хаялцаад бүр өстой байхгүй болох байсан байна тийм ээ. Аач одоо тэр жалцвжий богдтой бид нэг цаг үед байсан. Тэгээд одоо дараа тэр шөнөө бол ойрсохдоо сүлжээ богдыг юм зүүдэлсэн байна. Тэгээд зүүдэнд нь бол одоо үнэхээр хүрж авахтай сонин гайхамшигтай маш одоо цогж авах үйлдвэр. Тэгээд бол өөрийн үнэхэрийн одоо жүжиг бичвэл төрөөд бичиг сэтгэл төрөөд тэгээд бол дараа нь шүлгэндээ хэрвээ би жалцвжий богдтой уулзсан бол юм ном хаялцаж асуулт хариулт өөдөөс нь харж ихцэлж чадахгүй дууж гарахааргүй ийм одоо гайхамшигтай ном байжээ гэдэг их мэтлэнгээр одоо ингэ хэлсэн юм холбоос шүлгүүд байгаа шүү. Тэр энэ холбоос шүлгүүд нь бол бас их сонь ийм байна. За энэ хүрээд бол харчин жидөнгийн хувьд эндэн нишүүн нам шиг бол энэ хүрээд дүүрч байгаа. За одоо бид нар гол одоо энэ дээр вин гэдэг юм бол энэ вамбун гон. Ажим брайна дээр бол энэ вамбун гоноо бол Ёнсун Нимбийн чөжин, Дагсод чөжин, Жесүс өргөмгийн чөжин, Навала Мижидвийн чөжин, Догийн ой сүжүрвийн чөжин, Миович чөжин гэх ийм 6 тэгээд дамбуу нь бол Эмуаян сүүлийн 6 дахь нь бол Тонтуул ажин аян буюу Бомбо Номбуийн гэсэн. Тэгээд ингээд зодын лүн тавьсан. Түүнээсээ улбуулаад Жавраг Марава Дамбуун Адаажин Бравлан Нямья ёд тийм ээ ингээд доошоо яваад Жүншүг бардуу ингээд унах байдгаа гэсэн. Тийм харин Додео бол Тончоло дэвэр найва замлаа буюу одоо онлом хүрт тийм ээ ингээд унаад тэгээд одоо Ажин богоос бол унна гэж байхгүй гэсэн. Ийм зүйл гарлаа. Энэ бол ингээд маш товчхон ингээд цус дурдаал ингээд өнгөрч байгаа. За энэ тухай бол манай их чааны одоо бол ингээд эсвэл Бямажанц босол гажид ингээд ном дээр бол илүү тайлбарсан мөн босол дөдвий Тямга гэдэг ном байгаа. За тэрний 220 26 28 29 дугаар хуудсанд бас байгаа юм байна шүү. 220-оос 229. Би энэ өөрөө энэ цаасан дээр бол тэмдэглэсэн юм байна. Тэгээ би энийг одоо унших надад тэгээд таг гарсангүй өнөө. За тэгэхээр хэдүүлээ арай цөөхөн хуцтайгаар энэ юу юм босол гаждаас тийм ээ. За эндээс харж байгаа бох тэ 414 хэдэн группээр тарааж өгсөн PDF файлаар байгаа босол гаждын нормын ном дээр бол 414 дугаар. За оноо гэж. За энэ дээдлэлт нь ингээд эдрийг уншаараа энэ маш сайхан тайлбарлсан байгаа шүү. Дэн нам дан шиндүү вамбо чог бэрэн ан сумдан юмн чашаа чичүнгийн чадвар ёдлаа. Жаврагду сүмцэн дамбуу нээж нансаа сосрол чадвар мэд дамбуу сум омбурдувын лайж ява сум жэнэ 연주르진 라이징 연불 춤비치 다만 숨라니 라 원본 영웅 순간 чадвар ёдоо гэдэг. Энэ маш сайхан ингээ ялгаж байгаа шүү. Энэ Индонезиа өөрөө бас маш их тэгээд их чухал одоо ийм нам шиг учраас
онцгой ажил бүглүүж бүр цайлан энэ төр цаг гаргадаг энэ төр уламжлалч байгаа тийм ээ. Одоо зарим зэн их чам. За тэгэхээр бол Тэнсвэр Бямаж Жансson ном бол энэ бас сайхан тайлбар. Тэрийг зарлуулад үзээр мөн Ген Ванчингийн одоо би групп дээр тавьсан ном те Ген Ванчингийн Жатраа шивжээд Убали түчээр байгаа. Тэрийг бас тэрээ тэр бүр ингээд эцгээмжлээ сайхан амар болгосон. Гиндэн нишүүн аль юм. Тэгээ дотор нь олон юм ингээд янз цоор тавьсан байгаа тийм ээ. Өмбө гүндүүгийн ёс, омбо зодын ёс. За тэрний дараагаар бол тэрпэнд Жэрэн бүчи яаж тавьсан. За түүний дараагаар нөгөө Бурхан багшийн айлтсан 48 гиндүн гэдэг чинь энэ жидэн дээр ерөөс октоосоо гарсангүй шүү. Тэрийг ойлгуулахын тухайд хэлгээд байгаа. Тад ойлгох ёстой зүйл нь бол бүр энэ дээр октоосооч гарсангүй нөгөө төлөөлүүлж ярьж байгаа зүйлийг баахан яриад баахан цаг юм тийм ээ. Нөгөө цаадах нь бол октоосоо гарсангүй шүү дээ. Тэгэхээр Ген Ванчингийн Жасраа шивжид гэдэг дээр бол 48 бодисадва гэдэг тэр номон дээр бол 48-ын нэгээс нь ахуулаад чагсаасан. За тэгээд тэр 48-ыг ойлгохын тулд гиндэн нишүү байгаа гэдэг тийм ээ. Тэгэхээр тэр 48-ын чинь аль нь жүншүү шүвэн, аль нь чирэн шүвэн, аль нь чир мянган шүвэн, аль нь чир нөгөө нэг дажим шүвэн тий. Тэгээд жүншүг брана, чирэн брана, чир мянган брана, дажим брана аль хит хитгэн ингээд төлөөлүүлж эндээ ингээд одоо юу гэдгийг хамаатч ингэж ойлгох хэрэгтэй юм бэ гэдгийг нь бол маш сайхан тайлбарлаад бүр хүснэгтлээд 1 2 гэж дугаарлаад. За энэ групп дээр тэр номыг тавьсан байгаа шүү дээ тийм ээ. За тэгээ сүүл хэсгээр нь байгаа. Нэг юм зузаан ном боо дотроо хид хідэн номтой тэрний сүүл хэсэгт нь Жасраа шивжид гэдэг байгаа. За тэрийг үзээрэй. За одоо хамаа баахан. Она жидун лай дажим брана ла вамбун гона Ёнсуны би чөж. Вамбун гона бол Ёнсуны би. За энэ нэгдүгээрх нь. Тэгээд даг судвын чөж. Аг судва гэдэг чинь өөрийгөө алах өнөөх үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ учруулад бол ямар ч утга нь гарах. Өөрийгөө юу гэж өнөөх вэ тийм ээ. Өөрийгөө юу гэж амиа хорлох гэсэн үг биш шүү дээ. Аг судвын чөж гэдэг нь өөр утга хэлж байгаа шүү. Нэг өгсөн нэр томьёо л энэ шүү дээ. Аг судвын чөж. Есүс сүрэнгийн чөж, Навала мижидвийн чөж, Догвын ойс үжирвийн чөж, Миёви чөж ингээд ийм 6-аг бол зарлигласан байна. Барчин жидунд гэж тийм жидун лай гэсэн шүү дээ. Дүгсүн дажим риг дүгбүү дэдэггийн чадварла дүмтөө гонг мяндавын цүл жидар ин шин. За ийм 6 одоо төрлийн ийм ялгамжаатай ийм даажин баг бол гаргасан. За түн дотор бол дүмтээ гонг тийм дээд доод дүмтээ тогтсон тааллын харилцан адилгүй байдал нь ямар мэт юм бэ хэмээвээс Дэла Вамбуудан ригдэн жорвин чадвар. Ийм олон ялгамжаа байгаа. Энэ саяны 6 дотор Вамбуу риг жорва гэж. Ийм онцлогуд байна. Тэр нь бас ялгаж. Вамбуу риг жорва. Жорвын чадвар. Ганшиг гана нямбын чадвар. Алинаас аль хүртэл одоо хин нь хаанаас аль хүртэл нямба буюу доройтох тийм ээ. Ийм сая бас нэг доройтох гэдээ яриад байгаа шүү дээ. Дэврэг мараа дөдөө хоёр. Тэрний одоо чадвар гэж. Риг дамбуу вамбуун чадвар нэ гэж. Нэгдүгээр одоо ялгаа вамбуун чадвар гэдэг бол дажим риг дүбүү дэдэглэ дамбуунга вандул чима вану юм гэж. Энэ бол тийм. Эний 5 нь бол вамбуу дүбүү чүлийнх нь вамбуу номбуу юм аа. Тэгээ дажим дамбуунга тэр вандул ин яанс. Эхний 5 бол ерөнхийдөө вамбуу дүбүү гэж байгаа. Боловч дотор нь ялгах юм бол нансэ вамбуу чог менжис гаашиг анла ням менямбин гоно дэдэг мяндавын чадвар ёд гэж. Дотор нь ерөнхийдөө бүгдээр тэр ихний 5 бол вамбуу дүлгүү боловч нансыг дотор нь бол дээд доодын ялгал бас байгаамаа. Тэгээд аль хүртэл оройтч юм тийм ээ. Одоо нямба байж бүгдийн энэс энэ хүртэл ороод энэс цаашаа бол одоо доошоо яв хамаагүй доошоо явахгүй шүү дээ. Тийм ээ. Хажуу тоглож. Онлон тоглолц улсууд шүү дээ. Сайн юм ба. Ийм гоноо дэдэг мяндавын чадвар яд. Дажим дамбуу нийс. За тэгэхээр эхнийх нь бол дажим дамбуу буюу нөгөө юу лээ? Ёнсун нямбын чөж юм. Дажим дамбууны тав шэнжис Жесү мирунва нямбын галваажин ам ди ригдэндэ бат. Ингэж. Ингэж тодорхойлж өгч байгаа шүү.
тав шинжи Жесү Мэрэнва Нямбын галваажин нам ийн рэгдэн. За ингэж тодорхой. Хоёрдугаарх нь Даг Содвин Чойжин гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ. Даг одоо тэр өөрийгөө хөнөөгч. Ранги Мисена Нямла. Цөна Минямбэр гэдэг. Ранги Мисена Ранги Рам Мисена гэсэн санаа шүү дээ. Ранги Рам Мисена. Өөрөө өөрийгөө үл алах хөнөөх аваас дөрөт. Хөнөөгөөс үл дөрөтөх ийм рэгдэнд юм баа. Ингэж тодорхойлсон. Ранги Рам Мисена гэсэн санаа шүү. Ранги Мисена гэдэг. Энийг ранги бусдыг мэдээж хөнөөхгүй шүү дээ. Бусдын одоо амиг таслах энэ төр бол мэдээж байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ранги Рам Мисена Нямла Сёна Минимбэр гэдэг. Сумба Оинла Сим Сүрнэ Минямла. Минямла тэгээд Бадвис Димдэ Масруна Нямбэр гэж. Оинла Сим Сүрнэ Минямла. Хүслийн эрдэмд бол сэтгэлээ сахиваас үл дөрөт. Дөрөтхөд одоо юу гэдэг юм. Ингээд хичээл зүтгэл гаргаад Масруна гэж. Хүслийн эрдэмд бол сэтгэлээ үл сахиваас дөрөтх ийм хэрэг. Нямбэр. За энэ ойлгож байна. Энэ бол гайгүй юм байна шүү дээ. Шива Доинла Сим Масрун Жан Минимба Вамбу Повын галваадан Мэдэнбэр гэж. Галваадан Мэдэнбэр. За 5 дугаарх нь Ням Месрэдва Масе Вамбу Гома Повын гэж янла. Ням Месрэдва энэ өмнөхтэй нь холбоотой шүү дээ. Тэгэхээр энэ Доинла Сим Масрунжа Имба Месрэдва Масе гэж. Ингэж ойлгоо шүү дээ. Доинла Сим Масрунжа Ням Месрэдва гар энэ дөрөдөх байхгүйгээр үл барам Бамбу Гомо Повер гэж. Өмнөх нь бол хүслийн эрдэм бол одоо сэтгэлээ сахгүй бол дөрөдөх гээд байна. Тийм ээ. Дараадах нь бол сахгүй байсан ч дөрөдөхгүй болж. Үүний дараах дөрөвдөх нь бол сахгүй байхад дөрөдөх одоо бүр үл дөрөдөхөөр үл барам харин бүр Бамбу Гомо Повер гэж. Үүр харин одоо жирөө бэлгүн юмнууд бол дээш аривдчихийд. Ийм мэрэгж юм л авдаг. Тэгэхээр бол ингээд юуных нь байдлаар гэх юм уу да ийм тэр бэлгүүний хүч энэ талаас нь бол энэ тавыг бол ингээд тавьж штэ тийм сэтгэлийнх нь байдал бол ингээд нэгээсээ 5 руугаа илүү чангараа явж байгаа тийм ээ. Ngavani Ням Месрэдвас гомбо хэрэгж энэ Дүба гэсэн одоо 6 дугаарх нөгөө Миовын Чойжинний гэж. Миовын Чойжин буюу нөгөө Вамбу Номбу гэдэг байгаа ш. Тэр бол Раншинжис Вамбу Номбудан гэж. 6 дугаарх нь Вамбу Номбу гэдэг нь бүр угаасаа одоо Вамбу Номбу байна гэж. Тэ? Раншинжис Вамбу Номбу. Жамбала Журвани Ёла. Жамбала Журва. Жамбала Журва гэдэг нь юу гэсэн үг гэхээр тавдан ламла дэнэ, тавламла дэнэ Дэнэ Ванунду Журва. Жамбала Журва. Тавдан ламла дэнэ тавламла дэнэ Ванунду Журва. Бүр одоо илүү тэ Раншинжис Вамбу Номбу юм ба. Тэгээд түүнийхээ дээрээс тавдан ламла дэнэ бүр өшөө илүү явах. Вамбу Шинду Номбу Шинду Номбу. Ни яла Дэнэжан Нямбын галваажин нам рэгдэн мэдэн ноо гэж. Энэ хоёр бол одоо тэр Миовын Чойжин байгаа тэр 6 дугаарх Вамбу Номбун одоо даажин брана бол яг Раншинжис Вамбу Номбу. Тэгээд дээшгээ шээрэн бэлэг одоо ийм тавдан ламлаад байна. Шээрүү Шинду Номбу болж. За энэ одоо хоёр энэ одоо сүүлийн Миовын Чойжин дээр байгаа энэ хоёр онцлогтой энэ даажин брана бол тэр дөрөдөх гэдэг юм ч байхгүй. Тэгээд тэр тийм дөрөдохын одоо тэр юу гэдэг рэгдэн мэдэн ба юм аа гэх тийм ээ. Тэр
тэр талд бол угаасаа багтахгүй гэсэн. За тэд нар ян гүндүүлээ. За ингээд улам ингээд сайхан ялгаж өгч маа ингээд өөрөө ингэж яагаад тэгээд одоо гүндүүгийн ёс. Гүндүүлээ нямби чөжин ган шана гэж. За ихний нэгдүгээрхэн шүү дээ тий. Нямби чөжин ган шана. Энэ гүндүүд юу гэж тайлбарсан? Ан вамбу дулбу нёжорун манёжарун хонын чойла дэвэр найвааллаа. Ёнсу нямбар жирвийн галбаажиноо. А даг сөдвийн чөжин ган шана. Ан вамбу дулбу нёжорун манёжарун даг мисена хонын чойла дэвэр найвааллаа. Ёнсу нямбар жирвийн галбаажин янла. Сена бажим инноо гэж. Имбао гэж. Ингэж тов. За 3 дугаарх нь Есүс рүүгийн чөжин ган шана гэж. А ан вамбу дулбу нёна хонын чойла дэвэр найваалла нямби галбаажин янла. Маньона баяноо гэж. Маньона гэдэг нь вамбу дулбу тийм ээ. Маньона яг нь хонын чойла дэвэр найвааны галбаажин баяноо гэж. Найваалла мэжид ба ган шана гэж. Найваалла мэжид ба. Энэ дөрөвдүгээр тий. Найваалла мэжидвийн чөжин байна шүү дээ. Чөжин гэдэг нь таван нөхрийг чөжин гэж. Найваалла мэжидвийн чөжин ган шана ан вамбу дулбу нёжарун манёжарун тонгийн чөлөө дэвэр найваалла ёнсун нэмбэн галбаажин баянла. Вамбу жонгийн галбаажин минноо гэж. Минноо гэж. За равдуудгийн ой сүжрва. Равдууд догвын ой сүжрва ган шана. За энэ тавдхан шүү дээ тий. Догвын ой сүжрва ган шана. Догвын ой сүжрвийн чөжин гэдэг жидэн дээр бол догвын ой сүжрвийн чөжин гэсэн. Вамбу гүндүүд бол равдууд догвын ой сүжрва ган шана гэж. Тий. За нэг л зүйлийг хэлж байгаа шүү. За тавдхан. Ан вамбу дулбу нёжарун манёжан хонын чөлөө дэвэр найваалла ёнсу нэмбэн галбаажин маянла вамбу жумбэн галбаажинны имбао гэж. За митүгбийн чөжин ган шана гэдэг нь 3 дугаарх штэ митүгба. За вамбу гүндүүд бол митүгба гэж нэрлэсэн байна. За манай парчин жидэнд бол миёвын чөжин гэдэг байгаа штэ. Миёвын чөжин. Түгба, миёва юу гэдэг штэ тийм ээ. Митүгбийн чөжин ган шана ан раншинжис вамбу номбу дээ гэж. Раншинжис вамбу ном. Тэгээд нёжорон манёжорон тонгийн чөлөө дэвэр найваалла ёнсу нэмбэ галбаажинны маянноо гэж. За тийм одоо нөгөө юу лээ. Нэмбэн галбаажин нам ийн ригдэн эдэн ноо гэдэг. Эсвэл бямаж ингээ өөрөөх нь тулт. Таашээсэн би. Ажим дэдэг ганла нэмбэн чадвар ёддээ гэж. За яаж ханаас тийм ээ. Оройтхын тэр ялгамжаа нь бол жеврэг мрава дарна дажимжин бравла нэм бадан өдөва янчижис хончо дэрнэжин дэгэнзэнлэ амбар жогоо гэж. Ингэж тавьсан. Энэ л митүгбийн чөжин ганш гэсэн митүгбийн чөж равдууд догвын ойсож өрөөж ган вамбу дулбу нёжон тонгийн чөлөө дэвэр нав сонсоны бож маянла вамбу жонгийн галбаажин бао вамбу номбор жонгийн галбаажин гэсэн санаа шүү дээ. Вамбу номбу болох юм хувьтай юм аа. Вамбу номбу болох ч юм уу. Вамбу номбор жонгийн галбаажин. Тавтах нь учраас 6 дахь руугаа илүү ойрхон болчихсон. Вамбу номбор жонгийн гэвэл илүү ойлгомжтой болохоор вамбу номбор жонгийн галбаажинны бао гэж. Тэгэхээр энэ тавдах нь бол энэ нямбын галбаажин маянла ёнсун нямбын галбаажин бол вамбу номбо жонгийн галбаажин имбао гэж. За митүгбийн чөжин
гэдэг нь бол тэр Миовын чэйжин үг шүү дээ. Мио, Битүүгба гэх Миова гэж хоёр бол нэг утга. Тэр Битүүгийн чэйжин ганшина ган раншинжис вомбо номбуде нёжару ма녀жа 홍은 졸라 대वर 나와서 연소년병 가서 바이노 시수. За дажим дэдэг ганланямбын чадвар ёдо жөврөг мараваа бол жөврөг мараваа дарна дажимбын бравла нямба бол байгаа гэж. Дөдөва янчижис гэдэг нь дөдөвагаас дээш. Дээш гэдэг тэгээ Сэмзумба Умааванууд бол ончоо дэрнэжийн дэнгэнзэн Хонгийн чөлөө дэвэр найвын дэнгэнзэн гэд өчигдрийн хичээл дээр гарсан шүү дээ. Тийм ээ санаж байна уу? Хаах нэрлээ. Өчигдөр ончоо тонгийн чөл тэр нөгөө самдун бэлгум ярьж байхад те самдун бэлгум ярьж байхад тэр Мьонба нугууд бол айзанду жава лимбичэрдүү самдун бэлгум гомдо гэсэн тийм ээ. Даажимба ванун нугууд нь бол ончооло дэвэр найва дан гэж гарсан шүү дээ. Тэрийг бол тайлбарлахдаа би тэгсэн шүү дээ. Ончооло дэвэр найвын дэнэнзэн тоби чирдүү гэсэн шүү дээ. Тийм ээ. Самдун бэлгум бэсэлдэг. Даажимба вамбу дүлгүүнүүд бол дэнгэнзэнла роньянгын дэва тагсрангийн чидүү омбор жидвэ чирэг парчин жидэн дээр гарсан шүү дээ. Санаж байна уу? Парчин жидэн дээр гарсан. За тэр одоо энд маш тодорхой гарч шүү дээ. Дөдөва янчиж ончоло дэрнэжи дэнгэнзэнла нямбар жоггоо гэж. Тэр хонгийн чөлөө дэвэр навын дэнгэнзэн буюу тончоо дэрнэжи дэнгэнзэн гэж байгаа. За тэр парчин жидэн дээр одоо тэр самдун бэлгүмгийн дөнгөж ихэн дээр байгаа шүү дээ, тий. Ажим ванун намны тончооло дэвэр найваадан вандул намны дэнгэнзэнла роньонгийн дэва тагсрангийн чидүү буюу Бебасовын чидүү самдун бэлгүм бясалгадаа гэж гарч ирсэн. Тэр тончоо дэрнэ гэж тончооло юу лээ тончооло дэвэр найваадан гэдэг байгаа чинь тончоо дэрнэги дэнгэнзэн хоби чирдүү ажим ба ванун болвол самдун бэлгум бясалгадаа гэсэн тийм ээ. За тэр бол ингээд энэ дээр бүр үгээрээ гарч ш. Тончоо дэрнэжи дэнгэнзэнла бол яах нь өдөө баянчдууд бол ажимба бол доош унах байдгаа гэсэн. Түүнээс биш ажимбын барайд товлчих юм бол ахиж доош унах гэх. За тийм ба тий. За хоёрдугаарх ялгамжаа болсон ригжийн чадвар гэж. Ригжийн чадвар. Сая бол бамбуун гоноо ялгаж байгаа юм шүү дээ тий. Бамбуудан ригдан жорвийн чадвар гэж гарна гэсэн шүү дээ. Тэгээд бамбуун чадвар бол риги чадвар ёдтэй зөөлэ хажиг дамбууна дириг хажиг жамбала журдоо че дамбууна ди риг сүн найвала дажим риг дуга ёдоо гэж. За ингээд хажиг гэдэг нь зүгээр нөө дүүрэний хажиг нараа гэдэг шүү дээ. Одоо зарим нь гэсэн байна шүү дээ. Зарим нь дамбууна дириг хажиг зарим нь бол жамбала журдоо гэж. Жамбала журва гэдэг нь тав дан ламла дэнэ яг нь үлээ ванунд журва гэж гарсан шүү дээ. Зарим нь бол раншинжис вамбон. Дамбууны дириг гэдэг нь бол зарим нь анханасаа вамбон номбо. Раншинжис вамбон. Дириг. Дамбууны дириг гэдэг нь раншинжис вамбон. Зарим нь бол жамбала журдоо гэдэг нь хавламла дэнэ вамбон номбо. Жишээ дамбууны дириг сүн найвала дажим риг дугаа ёдоо гих мэтлэнгээр бол яг нь дамбууны риг сүн найвала дажим риг 6 гэж байгаамаа. Дамбууны риг маянжа чи гансаг риг сүн сонвалааны дажим чимаан аюуттэй гэхээр тодорхой угац тийм ээ. Дамбууны риг биш боловч сүүлд нь гансаг риг сүн сонвалааны дажим чимаан гэж юм тийм. Энэ дээр бол яг чинь гэхээр зодын ёсоор бол тэгэд Мьовын чөжин тий дажим Мьовын чөжин бол ихэнд нь гаргачаад тэгээд энэ бол анханасаа номбор юм зүл яах нь жамбала журва юм гэдэг нь бол 5 дан ламла дэнэ вамбо номбо бол үлдсэн 5 нь бол
이 촉수 송화 буюу 이 ригсу 송화лааны дажим чимэн ая өдөө гэхээр ийм риг маянжин гэдэг нь бас вамбуу номбуу гэдэг бол ингээс харагдаж шүү дээ тийм ээ. Тэгээ чимэн ая. За гих мэтлэн ингээд ингээд бол одоо юу гэдгийг өөрснөө ингээд жишээ таниад ингээд тийм шүү дээ. Ном дээр бүгдийг бол үгүй шүү дээ. Бүгдийг одоо үг бүрчлэн үгүй шүү дээ. Жишээ. Верна Нямбин чөжинжис Вамбу Жанна даг сөдвийн чөжин дужурва давуу. Нямбин чөжин ланы дэл риг мемба мебис огма вамбу жамбалан ди риг сусон амето. Жирна риг дугу мелова масе ловатун сожела 양 йоте зөөлө. Ловдум пагмин риг дуг дан че дамбоне ди риг сунавала дэтэр шаг вечэр. За риги чадвар 덴다 думтан гомон шицүүшүнда салхаа матуя дэшин тадан ду хайланна алва мэд ям гэж. Энэ ригийн чадвар буюу одоо тий ялгамжаа болвол юу гэж байна? Дүмтэн гомон шатцуул тий дүмэн гомон шатцуул бол шүнд бол их тодорхой бол байхгүй байгаа боловч энэ метод гэдэг хайлгнах юм бол бохгүй юм байхгүй болов гэж байна. За ингээд сумба жорвийн чадвар дэнцүүлнийг за жорвийн дэнцүүл нь хараад тийм ээ. Риг дамбуу нела он ловломду жүнжүрдон гүжүрнийга медвадан риг сумбадан шиванила римшин жүнжүрдон гүжүр эрэва янлан авани жорва нягадан дэя вамбу дулбу янла дугвани жорва дэньядан данш вамбу номбу яноо гэж тийм ээ. Юу лээ жамбала журва. За жүнжүрдөн гүжүр нийж чадвар ёо. За энэ жүнжүр гүнжүр гэдэг байгаа чинь юу гэж байна? Жүнжүр рам дагжурны сунду дагбуу мэбийн жүн дэмбүү шиглаж жоо. Тийм бооз жүнжүр гэдэг байгаа нь бол дагжур сунду дагбуу мэбийн жүн дэмбүү шиг. Маш одоо таргуу хөдөлмөр хүчтэй хатуу хичээл зүтгэлгүйгээр харин яах нь үргэлжлэл нь бол баттай таслахгүй ингэж шам. Огт ингээд тасралтгүйгээр байнга хийж ингэж шамтаж. Энэ одоо маш за иймиг бол тэр жүнжүр журвадаа журвын чанаа гэдэг ялгаа нь бол тийм. Журвын чадвар хамжаа гэдэг нь бол энэ жүнжүр гүнжүр гэдэг. Журваад нь бол гүнжүр гэдэг тавиад шүү дээ. Тэгээ гүйжүр гэдэг. Гүйжүр. За гүйжүр гэдэг нь бол жүн чадваа мэбийн дундүй шүг дагуулж байгаа. Энэ бол бүр гүйжүр гэдэг нь бол үргэлжлэл нь тасрахгүй тэгээд хичээл зүтгэлийг бол маш хүчтэй хатуугаар тийм ээ. Тасрахгүй үл барам хичээл зүтгэл нь ч гэсэн бол маш их харгуу юм байх. Зондоо шүү. Ондоо шодвод нам жин лосол дөдвийн тямгаалаж жуашин одоо энэ лаас гэж. Дээр одоо номонсон эдгээр нь бол лосол дөдвийн тямгаагаас одоо номонсон тэр дагуу юм гэж. За лосол дөдвийн тямгаа энэ лосол гажны нэг эдгээрийг бол энэ үед бол өөрснөө л одоо уншдаг. Тэрнээс бол яг ингэж яадаггүй шүү дээ. Багш бол ингэж уншдаггүй. Ийм цагч байдгүй байсан. Тэгээд лосол дөдвийн тямгаа бол би энэ таасан дээр тэмдэглэсэн бол 220-оос 229 дугаар хуудас тэмдэглэсэн байж. Тэгэхээр хамтаа улсууд бол 220-оос 29 буюу 9 хуудас шүү дээ. За энэ тусал гаажд бол одоо бидний юм шүү дээ. За дээлээд байна гүжир агжур няга мэбадан гарун рэрэвадан няга цанваж иримшин самданжин онши чүндэн хүмбрэн чисүмжийн намшиг жогцол ян че лао гэж тийм ээ. За ингээд саяны одоо айлцсан дээр бол гүжир дагжур одоо няга мэба тийм гүжир мэба дагжур мэба тийм няга мэба гарун рэрэ тийм гүжир яба дагжур яба гүжир мэба юм шиг тийм. За няга цанва гэдэг нь гүжир яба дагжур яба римшин гэдэг нь бол ихтэй гүжир даа.
самданжийн ойший чүмбэрэн чисүмжийн намшиг жухцул ян мэдхэд хялбар болоо гэж. Хялбар нь бол бидэнд юу тийм ээ. Цэцэл сайн одоо бодож ах. Жива ганшиг гандаа нэмбэн чадвар дажим дүгүү дэтэглэ ганшиг ням шэна дамбунга нямбасила гандаа нямна жавраг мраватарна бравдан риг нийла соо гэж. Тийм ээ. Брав дамбуудан риг дамбуула нямба мэдэ брав таржи тове вандужана жүншүгдэн тодголви чирон чир мён намны брав дамбуу янла дэтэкин брав бамба динит жи ламдан дайлам нийжин бар дэвичэр онжан тодголва дэтэки тове дажимла нямба ёла римжин дажимла нямна жүншүг бар сонва ёдур додлаа риг дамбуула нямба мэдэ дэлэ риг мямба мэвичэр ятар нямбин чөчинжин дажумбан асумба ян нямба сэрдуам нямби ригжин лажай ятар нямнгэ мёгодэ ödэллэ ёнсо нямбин чөчөни намбасум инде диэн сона найшинду ёнсо нянгалдан давангам бомбо поам ёнсо нямна лованиду журваа чевэрсэн бин чөчөни шидэ сумбодэ за ингээд та бүхэн өөрснөө уншаарай. Ингээ хошин бол сайхан тайлбар. Эн одоо кенсур бямаж энэ ном бол тэрийн тайлбар. Тийм ээ өөрснөө бас жоохон гэрийн даалгавартай байл та. Тийм ээ манай одоо таныгийн багш ингээд бол тусал гажны ингээд ном нь хүртэл ингээд салбаагаад. Үнэхээр энэ ном бол гайхамшиг. Үхтэй ингээд цээжиндээ тэрврээд өгчих юмсан гэж боддог гэдэг. Одоо ч хошигнох маягаар хэлжсэн шүү. За энэ бусал гажны ингээд юм байна. За юуны арчин жидэн болвол ингээд эндэн нишүүн ам шиг болвол тэгээд дараагийн сэдв нь бол жингийн жорлом. Яг л одоо ондог жингийн авааны агуу ингээд жингийн жорлом. Гэхдээ бид нар бол одоо таажид эндэн нишүүг авдаг байгаа. Тэрийг тааждаа унш. Таажид бол нэлээд олон байгаа. Тэгэхээр бол одоо ерөнхий ингээд ойлгох юм чинь одоо зарим юмуд бол давтагдаад гарах ийм одоо ба хажигдын дотнууд байгаа. Тэр хүмүүстээд тэр энэ норчж ярих зарим яагаад энэ гарч байгаа юм уу ялгам чин жидонгоос зөрүүтэй тийм юм бол яаж өнөөдөр энэ